Би сая таны үгэнд гарсан нэг тоотой холбоотой дахиад тодтоод асууя. Та валютын нөөц 6 тэрбум доллар хүрлээ, түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж байна. За яг энэ тоотой холбоотой. Өнгөрсөн жил валютын нөөц 4.5 орчим тэрбум байсан. 2020 оны туршид Монгол улсын урсгал дансны алдагдал 1 тэрбум гаруй долларын алдагдaltaй. Экспорт импорт гадаад худалдаа биш, урсгал дансны алдагдал. Тэгэхээр 4.5-аас 1 тэрбум хасах гаргахлаар Монгол улсын цэвэр бодит нөөц чинь 4.5-аас 1-ийг хасаад баг энэс ч их хасагдаад 3 руу орчихсон байх ёстой. Гэтэл та нар 6 гэж хэлээд байна. Энэ мөнгө хаанаас гарч ирсэн? Ямар мөнгөний тухай ярьж байна? Энэ бол зүгээр бонд авсан, өр зээл тавьсан Монгол банкнаас, Хөгжлийн банкнаас, дахиад дээрэс нь арилжааны банкуд энэ бүгдийг авсан зээлийг л та бүхэн Монгол улсын 1 жилийн ажлын эдийн засгийн үр дүн гэж та нар зөвхөн хурам эрхлэлт хэлж байгаа шүү дээ. 4.5 тэрбум доллароос 1 тэрбумын урсгал сангийн сайдаа 1 тэрбум долларын урсгал дансны алдагдaltaй гарахаар 4-өөс чинь 1 хасагддгийн байх үстэй. Өөр нэмэгдэх зүйл байхгүй шүү дээ. Гэхдээ хөгжлийн банк чинь 500 саяг аваад ирсэн байхгүй. Та нар худалдаа хөгжил голомт банкнуудын бүх авчирсан бондыг та нар нэмээд 6 дээр бичсэн байгаа шүү дээ. Та мэлцэх арга байхгүй шүү дээ. Би бас над тоо гэж гадарлана. Та хариулаарай. Энэ цогцгөөрлөгчний хэлж байгаа санхүүгийн дансны ашиг илүү байгаа нь үнэн. Урсгал дансны тэнцэл эхний хагасчлын байдлаар буурч ирсэн үнэн. Гэхдээ экспортыг нэмэгдүүлж байгаа урсгал дансны тэнцэл бол одоо баланс бариад за дээр нь санхүүгийн дансны ашигуд нэмэгдээд санхүүгийн дансны ашиг гэдэг нь таны хэлж байгаа санхүүжилтийн төлбөрийн тэнцлийг ингээд зүйл амьд зүйлээр нь ялгаж үзэх юм бол манай энэ экспортын бүтцийн доголдол, импортын хамаарал бүгд тодорхой болно. Энэ импортоос хамаарсан эдийн засаг чинь өөрөө валютын ашиг хөргөж байгаа хүчин зүйл болж байгаа нь үнэн. Гэхдээ одоо 6.5 тэрбум доллар хүрэхэд бол санхүүгийн дансны ашигч нөлөөлсөн зүйл бий. За илүү их экспорт унаад нүүрсийн үнэ уснаас шалтгаалсан илүү урсгал данс илүү алдагдaltaй болсон бас нэг эхний хагас жилийн байдлаар валютын цэвэр нөөц хасах руугаа орох эрсдэлтэй болсон байсныг өнөөдөр нэмэх болгоод урсгал дансны тэнцлийг эрэг болгоод ингэ явж байгаа. Өөрөөр хэлбэл бид 87.4 сая тонн нүүрс экспортлоо бодит хэмжээгээр нэмэгдүүллээ. Энэ бүхэн маань өөрөө валютын тэнцлээ төлбөрийн тэнцлээ ашигтай болох нөхцөлийг бүрдүүлж байгаа. Зүгээр сангийн сайдад хэлж байгаа бол нэг засгийн газрын бондуудыг хэлээд байгаа шиг байна. Хөгжлийн банкны бонд, арилжааны банкнууд авч байгаа бонд төлбөрийн тэнцэл санхүүгийн насны ашиг болж тусдаг учраас тийм эерэг үзүүлэлтүүд нөлөөлсөн зүйлүүд бий.